баруун хүрээ буюу Шанхын хийд. Манайд нь бол 1647 онд анх үүсгэн байгуулагдсан Өндөргийн зануусрын байгуулсан хэд байгаа. Өндөргийн зануусар бол хүрээд бол Ширээ цагаан өндөр гэдэг газар анх үүсгэн бол тэндээс бол 2-3 удаа нүүдэлсэн байдаг. Эндээс одоо километр гарангийн доор бол сайхан голгийн дэмжүү энд 4 аймгийн 7500 мянган данстай 37 мянган хилмтэл хүртэл одоо хурлан үйл ажиллагаа явуулж ирсэн. Бидний одоо энэ байгаа энэ дугуйсан бол ноён ламын сум буюу хилмтэлтэд одоо ноосны агуулгаар авч үлдэж 90 онд одоо сэргээсэн. Тэгээд ер нь бол яг баруун хүрээд яг гол онцлог бол энэ уншлах хурлаараа бол гол байгаа. Өндөргийн зануусрын одоо өөрөө өвчтөс асгын хөтөл болон бүхэн дахил 17-18 асгын хөтөлүүд болсон хадгалж ингэж шүтгэж явж байгаа. За гол онцлог өнөөдрийн одоо онцлог нь бол зуны одоо дунд сарын 29-ний одоо хурал одоо болж байна. Энэ өдөр бол одоо сар болгоны одоо 29-нд одоо 10 хангалыг одоо хурдаг. Энэ бол өглөө 7:30-аас оройн 7:30 хүртэл одоо хурдаг. Өнөөдрийн энэ одоо 29-ний одоо 10 хангалыг одоо дахиж гонол бол одоо энэ сар болгоны юм дээр одоо энэ жандгууд маань бол одоо мөнгөлж одоо авсан байгаа. Тэгээд энэ өдөр бол одоо жандаг бол одоо ингээд хурлан ингээ хурлаад ингээ байж байна. 29-ний хуралд бол одоо өөрөнгө одоо харааран хашаат хот гэсэн одоо энэ тэндээс одоо хүмүүс маань энэ нутгийн л одоо ард иргэд болон ах トゥ хамаатан саднараа одоо энэ сарын одоо хурлыг одоо жамдгалж одоо хуруулж байгаа. Тэгээд нэг айл нь бол одоо 25 оргийн одоо 700 гаруй ам бол байна. Дахиад нэг айл нь бол одоо 20 төрхийн 140 даамбул дахиад нэг жандаг нь бол одоос одоо хондоо нэрсэмсээ өгөөгүй ингээд одоо байж байна. Ингээд ерөнхийдөө бол энэ зуны дунд сарын одоо 29-ний хурал бол одоо 3 жандаг бол одоо ингээд гэр бүл ах トゥ хамаатан саднараа бол ингэж жилдээ нэг удаа ингэж одоо хурлаж байгаа. Одоо нийт одоо 18 лам 2 ажилчин гэдэг одоо 20 хүний бүрэлдэхүүнтэй бол тогтмол одоо хурлан үйл ажиллагаа. Сэтийн Батцал гэдэг би энэ Шанхын баруун үрээд одоо 1 жил 2 сар болж байна. Тэгээ 1 жил 2 сарын хугацаанд тасралтгүй хурдураад манай нэг 1647 оноос хойш Өндөргийн зануусрыг 13 насны өдөр зөвлөхөд энд нөө үүсгэн байгуулаад тэгээд тэрнээс хойш одоо уншлагад стаг уншлах нөө зөгчин гэдэг бол өдөр бол хурдаг байхгүй. Тэгээ өдөр бол хурдаг тэр зөгчин уурлаа ороод өнөөдөр болохоор шинэ 29 10 ангас их усаа тагтдаг дүүцэн өдөр гээд өнөөдөр 10 ангал болоо тэгж байна. Өглөө хэдэн цагаас нам хийсэн бэ? Өглөө нэг 7:30-аас манай хурал хийсэн. 10 ангалын хурал. Тэгээд одоо сая л хатаалсан. Сая нийт хэдэн нам хийсэн бэ? Нийт ер нь 10 ангал нэг за нэг бараг сал нэг 15 гараад юм. Тэгж юмс. Манай Шанхын баруун үрээ гэж Өндөргийн зануусрын хамгийн анхны хүрээ гэж явдаг. Өндөргийн зануусрыг 13 настайд нь даах байгуулсан. Тэр нь бол 1647 онд гэж ойлгож байна. Тэгээд бидний энэ байгаа энэ газар бол одоо бол дэлхийн ЮНЕСКОд бас бүртгэлтэй гэж хэлж байна. Соёлын өв талаас бол одоо Монголын топ зэрэглэлтэй газар гэж хэлж байна. Өнөөдрийн хурлын хувьд бол бидний одоо
урддаг хурлуудын одоо цагийн хурлыг шилжүүлэн доо хангал гэж одоо номын сахиус одоо шашны сахиус 10 одоо сахиус байдаг бахан тэр 10-ыг бол одоо дахиж их дахилахыг одоо дэлгэр дахилахыг үлдэж за тэгээд өнөөдрийн одоо энэ хурал оруулж байгаа улсууд маань бол одоо 30 жил бараг таслалгүй хурлаа одоо ингэж дааж оруулж өвлөгийн эзэн болж ингэж оролцож байгаа. Ийм хийдийн хувьд бол Өвөр хангаан аймаг дотроо бол одоо өөрсдөө одоо дотор байранд хүүхдүүд одоо шав сургалтаар сургаж байгаа ганц хэд юм бэлээ. Манайхны нэг өнгөө сургаж өгөн байсан тэр өвгөнд одоо гараад ингэж хурал оруулж байгаа дунд сарын 29-нд ингэж заншиж содоо тэгээд хора ич хурлаа оруулдаг. Одоо энэ жилийн энэ одоо хурлаар одоо юм жилийнхаа засал ном хийлгэж байгаа гэсэн үг үү? Одоо бүгд юм хийлгэн. Жилийнхаа застыг даалгаж хийлгэн. Өхийн дааж хийлгэж байгаа. Бүх засал номын даадаг л одоо хурлыг оруулж байгаа.